这位老人虽然很穷，但是生活得很快乐。Энэ өвөө хэдий ядуу ч аз жаргалтай амьдарч байжээ. 这两种菜肴有什么区别吗? Энэ хоёр материалын хооронд ямар нэгэн ялгаа бий юу? 今天下午我要去银行取钱. Өнөөдөр үдээс хойш би банк руу явж мөнгө авах гэж байна. 音乐最是我的全部. Хөгжим миний хувьд бүх зүйл юм. 每个人身上都有优点和缺点. Хүн бүр давуу болон сул талуудтай байдаг. 你看还缺少什么? 我现在就去买. Та юу дутуу байгааг хараарай. Би одоо худалдаж авъя. 我有很多话要说，可是一紧张，最说不出来了. Надад хэлэх зүйл их байгаа ч сандарсан үедээ хэлж чаддаггүй. 你最近最是很有进步. Та сүүлийн үед үнэхээр ахиц дэвшил гаргасан. 我花了很多时间来读这本书，然而一直没有读懂. Би энэ номыг уншихад маш их цаг зарцуулсан боловч хараахан бүрэн уншиж ойлгоогүй байна. 大街上非常热闹. Гудамжинд их хөдөлгөөнтэй байдаг. 妈妈比任何人都了解我. Ээж намайг хинээс ч илүү мэддэг. 他很快就能完成这个任务. Тэрээр энэ даалгаврыг хурдан гүйцэтгэх боломжтой болно. 请把垃圾扔到垃圾桶里. Та бүхэн хогоо хогийн сав руу хайна уу? 今天仍然这个好天气. Өнөөдөр ч гэсэн цаг агаар сайхан өдөр байна. 女儿养成了每天写日志的习惯. Охин маань өдөр бүр өдрийн тэмдэглэл бичдэг туршилтай болсон. 我在大楼的入口等你. Би чамайг барилгын үүдэнд хүлээж байна. 晚饭后我们经常出去散步. Оройн хоолны дараа бид ихэвчлэн гадуур зугаалдаг. 山上有一大片森林. Ууланд том ой байдаг. 正在沙发上坐一会儿，我煮给您倒杯茶. Буудан дээр жаахан сууж бай. Би чамд аяга цай аваачаад өгье. 听到这个消息后我很伤心. Энэ мэдээг сонсоод би маш их гунигтай байна. 这件事儿要先和家人商量一下. Энэ асуудлыг эхлээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцах хэрэгтэй. 稍微一马虎就会出错. Бага зэрэг хаахрамжгүй байдал нь алдаа гаргахад хүргэдэг. 不好意思，我把勺子掉在地上了. Уучлаарай, би халбага газар унахчихлаа. 这些社会问题大家都很关心.
нийгмийн эдгээр асуудлууд хүн бүрийн санааг зовоож байна. 我想银行申请了一张信用卡. Би банкнаас зээлийн карт авах хүсэлтээ гаргасан. 这条河很深，有100多米. Энэ гол нь маш гүн 100 гаруй метр юм. 大家玩得很开心，甚至忘了时间. Хүн бүр маш их хөвгөлтэй байсан тул цаг хугацааг мартжээ. 他是一个热爱生活的人. Тэр бол амьдралд хайртай хүн. 他把艺术看得比自主的生命更重要. Тэрээр урлагийг амьдралаас илүү чухалд үздэг. 他的生意越做越大. Түүний бизнес улам бүр томорч байна. 我来自山东省. Би Шандун мужаас ирсэн. 大家都做了，只剩下他一个人. Бүгд түүнийг орхио явлаа. 这次比赛我们又失败了. Энэ удаад бид дахин бүтлгүүтлээ. 大家不要失望，我们还是有希望的. Бүгдээрээ урам зориг хугарах хэрэггүй. Бидэнд итгэл найдвар байсаар байна. 师傅，请问电影院怎么走? Багшаа, би энэ кинотеатрт яаж очихыг асууж болох уу? 我对今天的演出十分满意. Би өнөөдрийн тоглолтонд үнэхээр сэтгэл хангалуун байна. 他用了一个实际的例子来说明这个问题. Тэрээр энэ асуудлыг тайлбарлахын тулд бодит жишээ ашигласан. 这个人很实在，值得信任. Энэ хүн үнэхээр найдвартай хүн юм. 他的话使我很感动. Би түүний үгэнд маш их сэтгэл хөдлсөн. 中国人吃饭一般是用筷子. Хятад хүн хоол идэхдээ ихэвчлэн сав хэрэгэлдэг. 现在是21世纪了. Энэ бол 21-р зуун. 他是否能来？我还不太清楚. Тэр ирж чадах эсэхийг би хараахан мэдэхгүй байна. 我不太适合穿绿色的衣服. Би ногоон өнгийн хувцас өмсөхөд тухгүй байдаг. 我已经适应炙热的工作环境了. Би энд ажиллах орчинд дасан зохицсон. 我收到你的信了. Би таны загтлыг хүлээн авлаа. 我在收拾行李呢. Би ачаагаа баглаж байна. 中国的首都是北京. Хятад улсын нийслэл нь Бээжин юм. 首先要休息好，然后才能工作好. Эхлээд сайн амрах хэрэгтэй, дараа нь сайн ажиллаж чадна. 这里太吵了，真让人受不了. Энд маш их чимээ шуугантай, дэвчгийн аргагүй юм. 他的销售收到了，
두저먼드 환영. Түүний зохиолуудыг уншигчид таатай хүлээж авсан.